За сүүлд аним комикийн талаар дискшн хийхэд хүмүүс Борутог бичлэг болгоод оруулж ачаа гэхээр нь өдрийн бод шөнийн зүуд осоор хагаад бичлэг болгоод оруулж гин. Та нар ч бас мэдмээр л байгаа зү тэ. Харин тийм ээ. Мэдмээр байна. Сүүлд Боруто Tube Vortex буюу Боруто хос зинхэр хойсэлэхтэр хүл толгой нь мэддэхгүй Боруто оргодлын жиг болж болцсон байдаг да. За тэгвэл яг юунаас эхлээд яагаад Боруто дэлхийн хамгийн аюултай гэмдэрхтэн болсон талаар довч бөгөөд өөрийнхөө хэмжээнд тодорхой тайлбарлаж өгье. Тэрнээс өмнө Жүжигцүү Кайсны төгсгөлийг хаанаас унших вэ гэдээ асуугаад исэн хүмүүст www.mngscg.me дээр бүх бүлгэн ороод дууссан байгаа шүү. Комент хэсэгт линкийг үлдээч. За бичлэгээ эхлэхээс өмнө одоо гарах зүйлс спойл агуулах учраас спойл болмаргүй байвал эртхэн гараарай. Анхааруулаад байхад спойл болсон бол би хариуцахгүй шүү. За сүүлд аним дээр юу болсныг хальт санацгаая. Курамаг болсон Наруто зөвхөн Синжитсүл байдаг бөгөөд Момошки Борутогийн биеийг авцсан. Ингээд шагмад болох шүү дээ Хокаге. Хэр хүчтэй ч хамаагүй. Их л өрөвдөлтөөр төгсөж байх шиг байна да. Авраг Расинган. Гэт Расинганын Каваки агшаачдаг. Каваки карманыхан хүчийг ашиглаж Ишигийн чадварыг ашиглаж чадхаар болсон байгаа нь. Энийг нь харсан Наруто, Код, Момошки 3 зочирдно. Тэгэд аним дээрх Kawaki versus Borushiki дулаан өрнөн. За энэ хэсэг жахаа алгасчээ. Тулааны хүмүүс өвдсөн юм чинь. Тулааны дараа Boruto бие эргүүлж авах бөгөөд хэрэв Momoshiki гарч ирэн Нарутог алах гэж оролдох үед нь Kawaki Borutог алнаа гэд энэ хоёр бие биедээ амлалт өгцгөөсөн байдаг. Тэр амлалтыг Kawaki Boruto цаануулна. Наруто ч энийг анзааран болиулах гэтэл Boruto салхины жицүү ашиглан Нарутог хоош нь хийсгээд хаянаа. Айлуу Kawaki хурдын нэг дуусахын өмнө гэд Kawaki Borutог алдаг. Ийхүү Наруто нүдэн дээрийн хүүгээ Kawaki янгарт алддаг. Эйда ч энийг нь ажиглаад үйж байна. Харин Код анханасаа Борутог 10 сүлтэд идүүлэх зорилгоор авч явахаар ирсэн ч ингээ Боруто нөхцөн болохоор ухрахаас үр сонголтгүй болдогч Kawaki Кодын жүцөг багтаж орох боломжгүй хэмжээнд тагшаачдаг. Дуулдугаархан аим насанд аюул учруулсан хэнийг ч хэдий ах мань байсан ч хамаагүй алах болно. Ялангуяа чам шиг хог шаарыг бол ямар ч эргэлзээгүй тонилгоно гэд Кодыг химэх нүдэж гарна. Энэ үеэр Наруто өгсөн үгээ тэрэн алив Боруто нүдэ нэгчтэй. Би хар дараад байгаа юм уу? Гэхдээ Shikamaru ирж Hokage бол Hokage шиг бай гэдэгч хүүгээ алдсан хүн мэдээж ирүүл хонтой байхгүй штэ. Хичнээн Наруто байсан ч хэцүү байх нь ойлгомжтой. Энэ үеэр Kawaki Ishiki Blast ашиглан Кодыг яг алуулахын даван дээр Diamond-ыг шилжүүлж авчирээд зөөр үлдчихдэг. Харин Kawaki Blast-насаа болоод гинтээ ухаан алдчихна. Diamond хүй би хаана байна? Хүүе чи тултаад байгаа юм Код? Аль нь дайсан юм? Би нухаад хайчи. Код ч Diamond-ыг буцаагаад явуулна. Ингээд Kawaki-г Эйдад аваачаад өгөө гэдэг ч Shikamaru саад болсон суулаад Код буцаас өөр сонголтгүй болно. Эйда харин Kawaki зэтгэлтэй болохоор Kawaki гүхээгүй үстэй гэдээ асууна. Код тавьшраа Эйда. Чиний цагаан морьтой хаан хүч нь амьд байна гэж илчгээд явдаг нь. Shikamaru Нарутод хүүхч нь Kawaki алдсан болохоор түүнийг яах хэсгээ бодолцож үзэх хэрэгтэйг сануулна. Энэ бүхэнд зөвхөн Kawaki буруутгахад хэцүү. Kawaki бол миний гэр бүлийн гишүүн. Хэрв гэр бүл нь түүний талд байж чадахгүй бол өөр хэн түүний талд зогсох юм бэ? Гэж ер нь Kawaki-д ч буруу гэж чадахгүй л байдаг. Хүүч нь Kawaki даалуулсан. Ийм нөхцөл байдалд хүртэл эргэлзэлгүй найзгаа алсан гэхээр тэр зорилгын төлөө юу ч хамаагүй хийх новш гэсэн үг. Хангалттай. Тэгтэл Борутоос ирээд хин даалуулсан гэж битгий дураараа хүн өхөөлөд бай гэж сэрчнэ. Үүнийг харсан Наруто хүүгээ тэрврээд битгий аавынхаа санааг зовоогоод байл та гэд уйлна. Momoshiki ч Борутог юм гараад ирэндээ тэгсэн чинь Борутогоос өрхинч түүнийг харахгүй байдаг. Хөөш ямар балдууш нь болоод байна гэж асуухад нь бид маш том хинтийг олж авдаг. Хэрвээ Боруто өхвөл Момошкигийн сүнсч устдах ба Момошки кармагаа ашиглан Борутогийн усцын эрхтнүүдийг нөхөн сэргээсэн байдаг. Уг нь кармагаа ашиглан Борутогийн бие дахин төрөлт хийж болох байсан ч Боруто өгчгөл ямар ч нэмэргүй болохоор оронд нь Борутог эмчилсэн байдгийн. Чам дээр би карманыхаа бүх хүчийг шавхсан. Тийм болохоор миний дахин төрөлт бүтшгүй болсон гэсэн үг. Мөн Борутотой гарч ирэн уулзч буй шалтгаан нь ч бас анхааруулах зорилготой байдаг. Учир нь Момошкигийн карманы хүчээр Боруто цэвэр бүрэн оцоо зүгээ болсон болохоор 10 сүлтэд идүүлэхэд бэлэн болсон гэсэн үг. Тэгэхээр Код энийг нь анзаарн түүнийг удахгүй авч явах болохоор одоо болгоомжтойгаараа гэж хэлнэ. Боруто харин ахин ялагдахгүй талаараа хэлж Момошкид өмнө нь хэлсэн зөгнөлийн сануулна. Өмнө нь хэлснээ санаж байна уу? Цэнхэрнүүд нэгэн цагт надаас бүхнийг нь булаах болно гэж хэлснэ. Харин одоо энд би амьд үлдчихлээ. Яах гэж байна да? Момошки ч инээд алтан тэр цаг нь одоо биш. Харин ойрын ирээдүйд эрхийн сануулад яваадаг нь. Энийг харин Эйда Сенренганаараа ажиглаж явах бөгөөд Кодод Борутог амьд мөн цэвэр оццгүй болсон талаар ч хэлнэ. Сенренган бол ертөнцийн хаан ч юу болж байгааг харах чадвартай нүд бөгөөд өөр олон чадвартай нүд юм. Энэ бичлэг дээр илүү ойлгомжтой гарах болохоор бичлэгээ дуустал нь үзээрэй.
Одоо харин бичлэгний гол сэдв рүү орцгоё. Боротогийн хувьд бүх зүйл гэдэг нь гэр бүл, найз нөхөд, досгон нь бол Кавакигийн хувьд бүх зүйл гэдэг нь Наруто юм. Зөвхөн Наруто л түн сайхан сэтгэлээр хандсан нь Кавакиг өөрчилж Нарутог л хамгаалж байл босд намаагүй болсон. Кодыг дайрсны дараа Каваки имлэг зэрдэг. Наруто түнд Боротог амьд байгаа. Мөн Конохоо тосгондох бүх зүйл түүний хувьд нандин болохоор ахиж тийм зүйл битгийгээрэй гэж хэлнэ. Энэ үеэр Эйда болон Код нар Амадог хорж байсан лаборатори руу дайрах бөгөөд Наруто шуудхан л дайралт болж байгаа зарлаагүй. Энэ цасгүйч мөн тосгонд байж таарна. Код Амадогоос өөрийнх нь бүх хүчийг сэргээхийг шаардах бөгөөд лабораторийн хаалга хэтэрхий хатуу учраас Наруто Сасуке хоёр дотогш орж чаддаггүй. Энэ хоёр Каваки ч мөн адил дайралт болж байгаа газар руу ирэх бөгөөд Эйда Кодод ухрах хэрэгтэй хэлнэ. Код ч Амадог болгалцдаг. Харин тэдэнтэй цугбайсан Дельта Эйдад дурлаж өрөх бөгөөд тэднийг зүгтгтэн саатуулж байсан Шикамарыг саатуулж өгөөч гэж гуйдаг. Хайртай хүн нь гуйсан болохоор Дельта шууд Шикамаро руу дайрна. Хулгайлагдсан Амадог Кодын хүчийг сэргээхэд Кодын карман цагаан байв. Хүчээ сэргийлсэн Код ч Амадог алхаар дайрах бөгөөд Амадо Эйдад Кавакигийн талаар хэлэх зүйл байгаа гэдэг. Эйда ч Кодыг болиулна. Одоогийн нөхцөл байдал шиг Конохоо болон Эйда Амадог хүсэр хаях гэж оролдох үед Каваки түүний гартаа нуусан хөзөрнө гэсэн үг. Довчхондоо бол Амадо өхөл Эйда хязгаарч Кавакитай уулзч чадхааргүй болж магадгүй. Код ч бүх хүчээ эргүүлэн авсуучаар Амадог алах гэтэл Дайма Амадог хамгаална. Учир нь одоо Эйда заавал Кавакиг авчираад авах шаардлагагүй. Харин Амадог дагаж очин Коноход Кавакитай байх боломж бололцоотой болсон болохоор Код хэрэггүй болсон гэсэн үг. Йоо ямар их болж гэсэн үг хэлж байна. За, мартаарай. Бүх хүчээ сэргээсэн Кодыг Дайма хормын төдөдөл буулгаж авдаг. Код ч мөн ухрах бөгөөд Кавакигаас болж Эйда өөртөө дайснууд болсон болохоор Конохог орхотой араандаа зуучж байгаа. Тэгээд 10 сүлт дээр ирэн чадвараа ашиглаад 10 сүлтийг олон хэсэг болгож хувиргадаг. За нэгүгээр 1000 хэсэг болгоо хувиргачдаг гэсэн үг. Энэ магсуудыг Цумеака гэдэг. Момошики харин Боротог ахиж хүүлэхгүй тулд хаасайг дагаад явна. Эйда Конохогийн тал болон ирэх бөгөөд харсан бүхэн нь Эйдад дурлаад байна. One Piece-ийн Ханкок шиг байгааз. За тэгэл нөгөө Дэймон нь Каваки Боротог хоёрыг нүд нэмхийн зур буулгаад авчлгүй яах вэ? Хоёр бацаа нэг бацаан тоосоог үлсэн гэжээ. Боротог сэрэх үед Эйда Дэймоны өмнөөс уучлалт гуйдаг. Зян чахав. Амадо бидэнд Оццуки Шибаийн талаар тайлбарлаж өгнө. Оццуки овгийнх нь бурханлаг оршихуунууд бөгөөд бурхтай өргөл төрөхийн тулд 10 сүлтийг үр буюу ариун модны үрийг гаригуудад суулгасан байдаг. Үрэн тухайн гариг дээрх бүх амьд зүйлсийн чакра буюу амьдралын энергийг сорон ариун мод болон хувирдаг. Ийхүү модноос урт насуулах хүч хэрэгжүүлэх чакраны жим сургана. Нэг үгээр бурханлаг чанарт хүрэхийг зорддог харийнхан гэдээ ойлгоход боротохгүй. Гэвч жимсийг ургуулахын тулд 10 сүлт болж хувирсан ариун модонд айл нэг Оццуки идүүлэх ёстой байдаг ба ийм болохоор тэд нэгийгээ золиос болгохын тулд тосоороо явдаг. За тэр яах вэ? Шибай руугаа буцъя. Бидний одоо хүртэл таарсан Оццуки Кагуя, Момошики гэх гишүүдээс ялгаатай нь Шибайн тэдний хувьслын үйл явцын өргөлд аль хэдийнэ хүрсэн. Тоо томшгүй олон гариг дээр чакраны жимсийг идэж аль хэдийнэ бурхтай өргөлд хүрэх оршихуулсан гэдэг. Мөн үхэл болон дахин төрөлтийн мөчлийг дахин туулсан болохоор бие махбодын хувьд шдэлтгэргүй хөгжсөн юм байна л да. Тэгээд ч балаагүй Эйда болон Дэймон нарын энэ солиотой хүчин Шибаянх байж таарна. Анти, мөн Шинжцүү. Бидний мэдих Генжцүү, Сэнжцүү, Нинжцүү нар Шинжцүүтэй юр дүүцгэргүй тийм аимшигтай гинэ. Тэдний яриг сонсцуулсан Боротогийн талхад Момошикигийн хоолой сонсогдох бөгөөд Кавакид мэдгэдэлгүй бодлоор ярилцахын сануулна. Амадогийн ярьсан Шибаийн талаарх бүх яриа үнэн бөгөөд Шинжцүүний талаарч үнэн гэдэг. Сенринган бол яалтчгүй Шинжцүү. Гэхдээ харсан хүн болгоны дурладаг Шинжцүү гэж байхгүй. Тэгэхээр Амадо худлаа ярьж байх магадлалтай. Тэгтэл Боротогийн жогонд гинэт Кавакигийн тулдаж буй найзууд нь харагддаг. Юу байсан бэ гэж Боротог асуухад Момошики түүнийг өөртөө адилхан ирээдүйг харах чадвартай байна гэнэ. За оройн энэ хэд бөөндө хоол идэж сууж байсан чинь Даймон Боруто Каваки гурав маргаад эхэлдэг. Энэ үед нь тэсгэл алдарсан Эйда "Энд эмэгтэй хүн байхаар галга. Сарада Сүмэри хоёрыг дууд" гэд тэд огтын яриа өрнүүлнэ. Тэд орон дээр дэр тэврэн Эйдагийн Кавакид ямар их хайртай талаар сонсоод л сууцгаадаг. Энэ үеэр Момошики ахин Боротогийн толгойд орж ирэх бөгөөд Эйдагийн дурлалыг чадрын талаар ойлголоо гэж хэлдэг. Боруто ч Момошикитэй хэрэлдэж байгаад Кавакид баригдчихнаа. "Боруто, чи хинтээ яриад байгаа юм?" "Үгүй ээ. Чи энэ дотор байгаа үсттэй Момошики" гэд босоод ирнэ. Тэгэл Борутог зандж аваад Момошикийг гарч ирэхийг шаардахч мань Борутог үрийн. Тэгэл нөгөө Каваки ч гараа явчихдаг. За. Эйда ч хувцхоноор аваад шопинг хийнэ. Боруто ч бас дагаад явж байдаг. Тэгтэл Химаварыг харсан Даймон гинэт гүйж ирснэ. "Чи хин бэ?" гэхэд Боруто гарч ирснэ болиулнаа. Тэгэл Химавари Борутог ахаа гэд дуудсан чинь Даймон гайхнаа шууд Химавари руу дайрдаг. Тэгсэн гинэт болоод "Чи яагаад болцсонгүй? Чам шиг нэгэн саяныхнаас амархан болтон штэ. Саяны мэдэрсэн зүйл юу байсан болоо?" "Зя Нарутогийн байшинд. Наруто Хината хоёрыг байж байхад Каваки орж ирэх бөгөөд Нарутотой ярилцмаар байна гэнэ. Тэгэл би таныг юу ч болж байсан хамгаална энтергээд хэсэг ярьж байгаад би таныг үнэхээр өхүүлмээргүй байна. Тиймээс би шийдсэн юм. Би Оццуки нэрийг нэг их зүйлтэлгүй устгах болно.
Хината яриаг сонсож байгаад галтайгооноос гараад ирнэ. Тэгсэн Каваки Хината руу харж байгаад Боротог уг нь алсан ч бүтлгүүцэн тухайгаа хэлнэ. Гэтэ одоо алдахгүй ялнаа гэхэд Хинатаг үж ирээд Кавакиг алхтаад авдаг. Наруто ч Кавакигаар тэмцүүл хийлгэхгүй гэхэд Ишикигийн чадварыг ашиглан Наруто Хината хоёрыг хордог. Шимата. Энэ бүхнийг дууссаны дараа та намайг алж олноо толдгоорхоо. Тэр болтол түр хүлээж байгаарай. Конохагийн мэдрэхүүн баг Наруто Хината Каваки 3 чакра гинт алга болсныг Шикамарууд мэдгдэх бөгөөд Эйда Каваки тэднийг алга болгосон гэдгийг хэлнэ. Мөн тэдний хоорондох яриаг Эйда бүгдийг ажиглаж байсан бөгөөд тэр Саратад Боротог ахин Каваки алгах гэж байгаа гэдгийг хэлнэ. Энийг сонсон Сарада бошуухан Боротог болохооргүй нэ. Борото харин Кавакитай Хокагийн хөшөөнөөр тулдаж байдаг. Энэ тэнэглэлээ болохыг хүссэн ч Кавакид Боротог сонсох өчүүхэн ч бодол овсоо байна. Энэ хоёр Сарада ирж Боротог хамгаална. Хокаге занал хийсэн тохиолдолд Конохагийн бүх шиноби хөдлөх болохоор Сарадад өөр тоглох шалтгаан байхгүй гэхэд Каваки шиноби нарч эртхэн хөхтэй сайн юм аа гэд Сарадаа руу дайрахад Борото хамгаалан нэг нүдэ алдна. Энэ үеэрч босож шиноби нар мөн Сасуке чирэн одоо бүх зүйл дууссан Каваки. Тэгтэл Момошки гарч ирэн Кавакиг барьж байсан Шикамаругийн сүүдрэмж цэцэг сорон Кавакиг цугтаалгадаг. Энэ үед бүгд шок. Өөрийг нь алах гэж байгаа хүнд яагаад Момошки туславаа гэд. Момошки жахан хөөе жаалаа. Одоо л бүх зүйл эхэлж байна. Чи өрөөсөн сэнхэрнүүдээ алдчихлаа. Одоо маш богино хугацаанд чи бүхнээ алдах болно. Кавакиг тосхны Жонинер бүслэх бөгөөд Кавакиг аюулд орохыг харсан Эйда ирэн Кавакиг Боротод татаархдаг. Ер нь л Боротогийн оронд Нарутогийн хүү баймаар байгаа гэдгийг ойлгон чадвараа ашиглан Борото Каваки хоёрын байрыг сольждог. Энэ үеэр Кавакиг барих гэж хөөж байсан бүх шиноби нар Боротогийн араас хөөгд эхэлдэг. Мицуки Сарада хоёрч Борото дээр ирэх бөгөөд Мицуки Боротог алхаар дайрна. Сарада Борото хоёр гайх бөгөөд яагаад ч юм Сарадагийн оюун ухаан нь ганцаараа хиймүүлсэн байдаг. Шикамару ирэхэд Эйда түнд Нарутог Борото алсан гэж хэлдэг. Мэдээж Каваки тэгж хэлгэж шаардсан байдаг. Ийхүү Борото дэлхий дээрх хамгийн хүнд гэмдэрхтэн буюу дэлхийн хамгийн хүчрэг шиноби болох Долдор Хокагийг алсан алуурчин болж байгаа юм. Сүмэригийн дурсамжч бас яагаад ч юм өөрчлөгдөөгүй байдаг. Сасуке Сарада дээр ирэн Боротог цугтаасан мөн учрыг нь олноо гэнэ. Тэгсэн Сарадагийн Мэнггүй ширэнган сэргэж Сасукегээс Боротог хамгаалаад өгөөч гэж гуйна. Энэ үед хичнээн дурсамж нь Боротог гинт хэрэгтэн гэж харж байгаа ч охиндоо итгэхээс өөр сонголтгүй болж бүслэгдсэн байсан Боротог очиж авардаг. Хүн болгон яагаад Сасукег Боротог хамгаалваа гэж шок. Хүмүүс хэлдэгдээ Наруто Сасуке хоёр бол хамгийн муу аавдаа гэд. Гэтэл Наруто Боротог хамгаалахын тулд бос дулсаас айхгүй байгаагаа хэлдэг. Сасуке болохоор дурсамжиндаа биш охиндоо итгэн Боротог хамгаалдаг гээл. Ер нь бол тэгэд Боротог үтсэн бол ойлгоно дөө. Зэнүрэд бичлэгээ өндөрлөе. Борото Нарутогийн хойж үе манга ингээд дуустдаг. Харин энэс цааш үйл явдал нь Борото хос цэнхэр хол сэлхаар үргэлжлэнэ. Тэр үргэлжлэлийг монгол хэлээр уншмаар байвал www.mnjscg.me руу ороод уншаарай. Японд цаанаасаа сард нэг бүлэг гардаг учраас одоогоор 15 бүлэг гарсан байгаа. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.